Монгол улсын орчин үеийн дипломат албаны 100 жилээ зориулсан Монгол улсын гадаад харилцаа 1911-ээс 2000 үзэсгэлэн өнөөдөр уран зургийн галерейд нээлттэй хийлээ. Тус үзэсгэлэн 2 өдрийн турш үргэлжлэх юм байна. Богдоход Монгол улсын гадаад хэргийг бүрэн эрхлэн шийдэгч яамны анхны тэргүүн сайд үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг Зогтой их оронч Чив Ван Хан Доржийн нэрмжит үзэсгэлэн юм. Өнөөдөр нээлттэй хийсэн тус үзэсгэлэн Монгол улсын гадаад харилцааны тухай бүхий л түүхэн зургийг гадаад харилцааны яамны архиваас гаргаж байгаагаараа нэлээд онцлогтой болсон байлаа. Монгол улсын гадаад харилцааны яам анх 1911 онд үүсгэн байгуулагдаж тэргүүн сайдаар нь энэ үндэсний хувьсгалын эрх чөлөөний өдрийн Зогтой удирдагчдын нэг Эрдэнэ даатан Чиван Хан Доржийг тохион томилсон байдаг. Энэ үеэс Монгол улс тусгаар тогтнолоо бусад улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх, өөрийнхөө тусгаар тогтнол аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангах, нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрх тгшүүн болох гэд энэ аюулгүй байдлын хадлаа тусгаар тогтнолын төлөө хийсэн тэмцлийн түүх, хөгжил дэвшлийн зам мөр, өөрчлөлт шинжилтийн эрен үе бүхэн дипломат албатай. Энэ албан зүтгэж ирсэн үеийн ахмад дипломатуудтай салшгүй холбоотой гэж хэлж болно. Тус үзэсгэлэнд гадаад харилцааны яамны болон газар нэгжийн удирдлагууд, дипломат ажилтнууд, гадаад харилцааны яамны үе үеийн сайд нар болон элчин төлөөлөгч ахмад дипломатууд оролцож түүхийн хуудсыг эргэн зөксөн юм а. Энэ маш сонирхолтой үзэсгэлэн гарлаа. Тэгээд эн чинь Монгол улсын тусгаар тогтнолын улсынхаа аюулгүй байдал, олон улсын нэр хүндийг бэхжүүлэхийн төлөөсөн 100 жилийн тэмцлийн түүхэн баримт гарч илдээ дандаа. Тэгэл Чин Ван Даржаас агаагаас эхлээл богд 8 дугаар богдоос эхлээл энэ бүгдийн өнөөгийн үе хүртэлх бүхийн түүхийн уран зургийн гэрэл зургийн үзэсгэлэн гарсан байна. Энд маш их сайхан зургнууд байна. Бидний бас мэдэхгүй түүх архиваас гарч ирсэн зургнууд ч байна. Ерөнхийдөө маш их сэтгэл төрүүлж байна. Ингээд энэ зураг болгоно нэг түүх өгүүлж байна. Тэр түүх бол ерөөсөө л Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын тэмцлийн 100 жилийн түүх байжээ л гэж хэлмээр байна. Монгол улсад орчин үеийн дипломат алба үүснэ 100 жилийн зориулын хийж буй олон бүтээч ажлын нэгэн хэсэг нь цаашид олон арга хэмжээг зохион байгуулна гэдгээ яамныхан хэлж байсан юм а.